Сайн байна уу? Welcome to OOTD with Инхэлэн. Өнөөдөр бол юм улаан хослол өмсөд cool анаа vibe-тай хувцас бэлтгэе. За эхлээд гэвэл юм улаан хөдий байна. Урталтай юм embroidery-тэй. Тэгээ хойдолтоос юм бичигтэй. Юм улаан хөдий. Тэгээд хөдөн дээрээс 3 зүрхтэй, ер нь дийтэлхтэй хөдий лээ. За тэгээ өмнөнөөс улаан, урд хойноос ер нь хөдийтэйгээ адилхан бичигтэй. Тэгээд тооч мовчтой их дийтэлхтэй хослол лээ. Энэ бол Bad Blood гэх брендийн хослол шүү. Тэгээд дотоораа гэвэл юм Yuhi гэх брендийн бодолт өмсчээ. Нэлээд tight, яг гоё материалтай бодолт. Тэгээд цүнх гэвэл юм bor coach bag зүгж байна. За хувцас өмссөн чинь нэг юм харагдаж байна. Улаан хослол зогч байна уу да. За тэгээд detail ихтэй болохоор таалагдсан. Жог elevate хийгээд илүү гоё харагдаж илээ. Two-way zipperтэй болохоор ингээ хоёр талаас non zip хийгээд дотороо өмссөн бодолкоос хавуулж болох нь бас таалагдсан. Тэгээд бор цүнхтэй байна даа гэж бодоод ийм бор уурны хэлбэртэй ийм алгай өмсөжсэн. Тэгсэн чинь ингээд outfit-тэй жоохон clash хийгээдсэн. Яг бол more нь жоохон cute Тэгээд outfit нь жоохон body vibes-тэй болохоор жоохон зохихгүйсэн. Гэтэ яг бор цүнхтэй явуул нэг юм харагдаж байна. Таалагдахгүй байсан болохоор ийм малгай шилээс өлсөн байгаа. Малгайгаа юм grey 3 цэцэгтэй малгай өмсөд шилээ clear шил рүү солисон. Тэгсэн чи илүү coordinate харагдаад таалагдсан байгаа. За тэгээ ээжээсээ хуссан хар цүнх бүрээд хар улаан grey outfit бэлэн боллоо. Ингээд хар цүнхэн доторх бодолттойгоо зохицоод гоё харагдаад илүү таалагдаад тэгээ ингээ өмсө гарсан. Тэгвэл видеогоос баярлалаа. Даан уулзъя.